Сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За, энэ удаагийн маань бичлэгийн гарчийг та хэд мэдээж харсан байгаа. Энэ бол Gyaru. За, ямар ч лээсэн эхлээд Gyaru гэж яг юу гэсэн үг вэ гэх юм бол gal, girl, гэрэл гэдэг үгнээс ер нь бол гаралтай. Гаралтай ч гэдэг юм баггүй. Ер нь бол яг тэр үгэнд ирчихтэй. Тэгтээ Японы дуудлагаараа бол girl чинь Gyaru болж хувирж байгаа. Тэгэхээр тэр үг нь Японд дуудлагаараа л явж ин гэсэн үг байна штэ. Тэгтээ тэр girl гэдэг те охин гэдэг тэр ойлголтоосоо бол Японд халаад энэ нь тусдаа Gyaru гэдэг ойлголт руу хэрхэн шилжсэн талаар өнөөдөр хэдүүлээ ярих гэж бодож байна. Gyaru-г та хэд ер нь бол бүгдээрээ л бараг харж исэн бах та. Аним дээрээс, кинон дээрээс ч юм уу, аль эсвэл за нэг Японы талаар төсөөлөл юу байна? Японд очиод юу харж болох вэ гэх юм бол нэг тийм Gyaru стилийн те эсвэл Gyaru стилтай тийм одоо анимын дүр мөрнүүдийг угаасаа өмнө нь харж исэн нь бол тодорхой байгаа гэж би бодож байна. Жишээлх юм бол одоо хамгийн сүүлд гэхэд Netflix дээр шинээр нээлттэйсэн дан гэд аним байгаа ш. Тэрний Аясе гэдэг охин байгаа ш. Момаясе тэр жишээ нь жоохон тийм Gyaru маягийн охин байгаа байхгүй юу. Тэрний найз охин нь бас байгаа нэг ингээд цагаан тэгээ бус тэсгэн жоохон боровтордуу тэгээ цагаан өстэй нэг охин байгаа зэдэж штэ сургууль дээр нь тэр охин жишээлх юм бол бас Gyaru. Тэгтээ нөгөө найз момоогоос болохоор жоохон өөр стилийн Gyaru байж чичээтэй. За энийг хэдүүлээ төгсгөл хэсэг рүү ярих гэж бодож байна. За тэгээ Gyaru-нууд маань одоо яаж явж байгаад ер нь ийм болцсон юм бэ гэдэг талаар ярил л та. Ингэж ярихын тулд одоо миний өмнө нь хийжсэн Японы эмэгтэйчүүдийн гоо сайхны 5 стандарт гэдэг нэг бичлэг байгаа шүү дээ. Тэр бичлэг чинь нэг жоохон тийм уртл маягийн юм болж өгсөн юм байна гэдгийг би одоо энэ бичлэгтээ бэлтэж байхдаа ойлгосон. Яагаад гэх юм бол Японы эмэгтэйчүүдийн ерөнхий нэг тийм нэг нийтлэг стандарт буюу одоо нийгэмдээ нэг жоохон тогтцсон ойлголт гэж байгаа шүү дээ. Тим байдаг гэдэг тэр юмыг энэ Gyaru-нууд ерөнхийдөө эсэргүүцэж эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж гарч ирснээрээ бас нэг нийгмийн одоо тийм том үзэгдэл гэх юм да тийм юм байгаа байхгүй яг бүр тэр цаад утгаараа Gyaru-нууд чинь ямар учиртай юм гэхээр жишээлх юм бол одоо Японы эмэгтэйчүүд чинь өмнө төрдсөнчлэн одоо цав цагаан гоё арьстай байх ёстой ч яг хуу цав цагаан гоё арьстай байснараа хөөрхөн байна гэдэг тийм ойлголт нийгмийнхэн дунд ерөнхий хандлага байхад Gyaru-нууд болохоор албаар илүү бор тонтой тийм одоо кремер ч юм уу пудрээр ч юм уу нүрээ будаад илүү бор болгонгуудаа бор бүр болгохоос гадна за тэгвэл би бүр өстө бор болгохдоо бүр ингээд бор болгоод өгье бүр ингээд бараг хар шахуу болгож ирж байгаа байхгүй юу. Тэгэж одоо нийгмийнхаа тэр нэг тогтсон ойлголтыг эсэргүүцчихсэн гэж хэлэх юм уу да. Дээрэс нь одоо бор арьстай байх нь өөрөө ч гэсэн гоё байж болно гэдэг тэр ойлголтыг гаргаж ирэх гэжсэн арьсны тухайд. Хоёрдугаарт нь мейкапны тухайд баг зэрэг ингээл нэг тод мейкап хийчингүүт жоохон одоо энд яг үнийг хэлэхэд бол жоохон хэтрүүлчтэй гэдэг ч юм уу тиймэрхүү хандлагууд бас байдаг. Хитрхи одоо хуучны үзэлтэй ч юм уу тиймэрхүү хүмүүс нь тэгдэг юм байхын үед байдаг. Тэгэнгүүт мейкап нь даруухан биш. Эсэргээрээ бүр зүгээр хэтрүүлээд бүр за тэгвэл намайг одоо нүрийн мань бодуулахгүй гэдэг юм бидтэй. Тэгвэл би бүр ингээд ботоод өгөлтөө гэд бүр ингээд бүтээлгцэн хиймэл сармусыг бүр үнэхээр тултлан зүүдэг, тултлан нүдээ ингэж тойруулж томоор бодож өгдөг. Тэгээд уруулаач гэсэндээ ингээд гэж боддог. За дээрэс нь нэмээд үсний тухайд өмнө нь хэлжсэн ерөнхийдөө хар бараан үсийг энд чинь одоо гоо сайхан гоё ч юм уу нэг тиймэрхүү ер нь байх хэвээр ер нь энгийн зүйл гэж үздэг бол манай Gyaru-нууд яасан гэхлээр үсээ бүр зүгээр пличтэн гэдэг лөө супратн гэдэг лөө ямар ч лсэн бүр ингээд шав болгоод аль эсвэл бүр өнгөн болгоод өөрчилсөн байхгүй яахаараа заавал хар байдیں۔ Тэгвэл ингээд өөрчлөөд өгье. Тэгвэл ингээд өгье. Ингээ хар та нар ингэсэн ч гэсэндээ надад таалагдчихэв. Би өөртөө гоё байна. Ингээ болоо юм шүү. Одоо юу гэж хэлхий ингэсэн нэг тийм одоо эсрэгүү өөр өөрсдийнхаа одоо хүсэж байгаа зүйлийг хийх тэр эрхийг
тэр хүмүүсийн одоо хараад байгаа үзлийг нь өөрчлөхийн тулд хийж исэн тийм бүр амар экстра үйлдэлүүд байсан гэж хэлж болно. Яг тухайн үедээ шүү дээ, тий. Хамгийн анх гиаро гэдэг юм гарч ирж байгаа үедээ. За тэгвэл гоо та хувцсны тухайд ч гэсэндээ тий ерөнхийдөө энэ Японд чинь хар бараан, аль эсвэл цагаан, аль эсвэл цайвар, завсрын гэдэг ч юм уу. Ерөнхийдөө нэг тийм даруухан өнгөнүүдээр хувцасладаг. Бидний хилээд байдаг шиг тийм гала өнгөнүүд бол жоохон ховор ахгүй юу. Ажилтнууд буюу нийгмийн олонхууд байдаг газрууд өглөө ажилд цуглах, орой ажил тарах үеэр ч юм уу те галтрагны буудлууд дээр ингээд очиод үзэх юм бол угаасаа нэг хар дуу, тэгээд цагаан дуу, тэгэл нэг хар цагаан дуу. Тэр дунд нь бид нэр өнгө нэмэх гэж байгаа гэж хэлдэг. Бүр үнэхээр уйтгартай байна штэ. Үнэхээр уйтгартай байна штэ. Би зүгээр өөрөө өөрийгөө илэрхийлсэн өнгө өмсмөр штэ. Би өөрийнхөө дуртай өнгийг өмсмөр штэ. Өөрийнхөө дуртай өнгийг өмсөд би ажилдаа явдаг баймаар ингэмээр нь тэгмээр нь гэдэг нэг тийм эрхчлөөний маягийн юм байж эхэлсэн. Дээрээс нэмээд хэл ярианы хувьд гярунууд жоохон өөрсдийн гэсэн тийм сленгуудтай бас байдаг байхгүй юу. Ерөнхийдөө нэг тийм гоё Япон эмэгтэйчүүд гэх юм бол урсгал ус шиг төлхөөхн ярьдаг те гоё хүндэтгэлийн үгээр ярьцдаг. Жишээлх юм бол нөхөртөөгөө ч гэсэндээ хүндэтгэлийн үг аясаар харилцаж дээдэлж хүндэлдэг байхад манай гярунууд бол тиймэрхүү. Ингийн бид нэр бол жишээ нь курай ябакунай гэдэг юм уут чинь шабакунай. Тэгээд хумсны хувьд болохоор энд чинь бас л ингээл аль болох гоё цэвэрхэн, даруухан, гоё хумснууд тэг хитрхи урт биш тийм хумснуудыг илүүд үздэг байгаа мэдээж. Тэгэн гот манай гярунуудын хумс бол зөвөр иймэрхүү урт. Тэгэн гутаа дээр нь ингээл Hello Kitty мэти гэдэг ч юм уу. Ингээд туртай баатруудаа дээр нь ингээд наацсан. Ер нь бол юм хийхэд тун хэцүү хэмжээний тийм урт хумснуудтай. Энэ бас л нэг эсэргүүцлийн хэлбэр гэсэн үг. Гэхдээ эсэргүүцэж байгаа ч гэсэндээ мэдээж өөрийнхөө дуртай ямыг хийж гинэ гэдэг утгын цаана явж байгаа байхгүй юу. Эндээс мэдээж хамгийн чухал зүйл нь бол гяру сэтгэл зүй гэдэг нь бас нэлээд чухал юм байлаа л да. Яагаад гэх юм бол гяру байна гэдэг нь өөрөө юуг туулах вэ те. Энэ одоо гадуур явхад юу туулах вэ? Гэртээ юуг туулах вэ те? Юу ямар эсэргүүцэлтэй тулгарах вэ? Тэр бүх эсэргүүцлийг даван гарах тийм хүчтэй, өөрийнхоороо байх хүчтэй. Бусад эмэгтэйчүүдэд эрх чөлөөтэй байхын одоо үн цэнийг харуулж чадах тийм зоригтой. Хүмүүсийн тэр муухай гэж хэлээд байгаа ч юм уу те, илүүд үзээд байгаа, тэрийг тоохгүй байгаа тэр зүйлсийг гоё юм гэдгийг хүмүүст харуулж чадах тийм хүчтэй, зоригтой байх. Тэгээд гяруудаа үнэнч гяруугаараа одоо байж чадах тэр сэтгэл зүй гэдэг нь одоо гяругийн хамгийн одоо гол зүйлсийнх нь нэг нь байд юм байна. Тэгэхээр эндээс харах юм бол ер нь гяру гэдэг чинь тухайн үедээ те 1900 за 70-аад оны сүүлээс те 1990 онд бол бүр яг ингээ оргил үедээ хурж ирсэн энэ гяру гэдэг ойлголт чинь өөрөө бас эмэгтэйчүүдийн эрхчлөөнийхөө төлөө тэмцэл болж исэн байхгүй Япон эмэгтэйчүүдийн. Яг гэвэл тэр үед бол угаасаа Япон эрчүүд бол гэрээсээ гарч ажил хийдэг, эмэгтэйчүүд бол одоо эзэгтэй ажил хийгээл гэртээ хүүхдээ асарна, аав ээжигээ асарна те гэр орноо харж одоо гэр орноо цэвэрлэх, гоё авч явах. Ер нь бол ингээ ажил хийдэг эмэгтэйчүүд байсан ч гэсэндээ нэг эмэгтэйчүүдийн ерөнхий хандлага нь тийм байсан байгаа байхгүй юу. За ажил хийлээ гэж бодоход эмэгтэйчүүдийн ерөнхийдөө байгаа байдал нь те аль олох биеэ ингээд нуусан хувцас өмсөх ч юм уу те илдэг даруй байх ингээд бусдын нүдэнд өртөхгүй байх гэдэг ч юм уу те тиймэрхүү байсан тэр хандлагуудыг нь эвдэх тэр суурь нь болж исэн том одоо нийгмийн өөрчлөлт шинжилтийн төлөөх эмэгтэйчүүдийн нэгдэл гэж хэлж болох нь шүү дээ. Тийм утгаар гяру бол эхэлж исэн юм байна. Одоо үед гяру ямар байгаа вэ гэх юм бол гяру хэрэгжилж байгаа утгын хувьд ерөнхийдөө хоёр утгатай болчиход байгаа. Тэгээ одоо Шибуя ч юм уу те тиймэрхүү хүн ихтэй газруудад бол одоо гярунууд хэд ингээд яг жинхэнэ гярунууд шүү дээ. Ингээ байж идэг. Яг гяру стайлаар ингээ хувцалсан нэг өдрийг одоо гяру болоод ингээ өнгөрүүлж байгаа тиймэрхүү хүмүүс байгаа. Яг гяру болоод насаараа гяру болоод ингээ амьдарч байгаа хүмүүс бол цөөхөн болсон гэж сонссон. Тийм учраас гяру гэдэг маань одоо өөрөө ямар ойлголтолцоод байгаа вэ гэх юм бол муу утга, сайн утга гэх хоёр утга байгаа. Муу утга нь болохоор жоохон нэг тийм
шоучин олны дунд бие яаж авч явахаа мэдэхгүй, зарим үед бүр одоо юм нэг тийм хөнгөн хийсвэр гэдэг ч юм уу тиймэрхүү утгыг ингээ илэрхийлээд аль эсвэл ингээд жоохон байжж нүур амаа бодож модцсон ч юм уу те ус мүсээ бодож модцсон тиймэрхүү охтуудыг гяро гэд тэгж хилээд байдаг. Хүүхдийн цэцэрлэг дээр жишээлх юм бол ээжүүд мэжүүд нэм богинохон юп өмсөөд нүур амаа ингээ хитрхи ингээ бодож модцсон явж байгаа юм бол жоохон гяро гэдэг ч юм уу. Тиймэрхүү хандлагууд бас ингээд үе үе харагдаад байдаг. Харин сайн утгаараа бол амар гоё нийтэж уур амьсгалыг айгу гоё болгодог. Нээлттэй, нөхөрсөг, бусдтай амархан яриа өрнүүлдэг. За дээрэс нь ерөнхийдөө нэг тийм хүчтэй тийм эмэгтэйчүүдийг одоо бас гяро маягийн гээд тэгэж гоё магтдаг байх жишээтэй. Тэгээ ер нь гяро охтуудыг бас нөгөө талаараа заримдаа шүү нэг тийм mean girl маягийн юм шиг үзээд байдаг. Тэгтээ бас тэгэж үздэг хүмүүс ч байгаа л да. Ер нь Reddit дээр хүмүүс тэгэж бас бичсэн байсан. Гярог магадгүй хүмүүс mean girl маягийн гэж ойлгодог байж магадгүй гэсэн тийм өгүүлбэр байгаад айгүй олон хүн тэрийг дэмжсэн байсан. Түрүүн хэлсэнчлэн одоо яг нэг бүтэн өдрийг ч юм уу те гяро мейкап хийгээд гяро хувц өмсөд ингээд өнгөрүүлдэг хүмүүс байхын зэрэгцээ ерөнхийдөө тэр нөгөө экстра байсан гярогийн үеэс үлдсэн одоо нүрээ хитрхи хар болохгүй ч гэсэнтэй нүдээ ингээд томруулж бодох ч юм уу те ус мүсээ жоохон гяро маягаар ингэх тэр гярогийн экстра байсан үеэс нь үлдсэн тийм юмнууд нь одоогийн энэ Японы фэшн чиг хандлагуудад бас байдаг. Тэгээд одоо маш олон гяро фэшн гүдстэй фэшн загварын брэндүүд гяро кафе, гяро одоо accessories одоо гоё чимэглэлийн зүйлс, гяро фильтрүүдтэй гяро зураг авахлах фото юм бүүт зураг авахдаг газрууд тэгээ гяро хамтлаг, гяро хөгжим гэл ер нь тэр тэндээс үлдсэн гяро тийм юмнууд гяро соёлын нөлөө гэх юм уу те гярогийн гярочуд гяро их байдаг бах нэ. Өөр гяро гэж хэлээдсэн ч сүултээ бүр ядарчлаа. За тэгээд бичлэгийнхаа хамгийн төгсгөлд нь ер нь гяро чинь яаж эхэлсэн юм бэ гэдгийг нь баг зэрэг та эцэд хэлье гэж бодож байна. 1970-аад оны сүүл үеэр юм фэшн загварын чиг хандлагын тийм сэтгүүлүүд гарч ирж байсан. Тэгээд тэр үед нь болохоор барууны чиг хандлагыг Японд ингээ оруулж ирж байгаа тиймэрхүү хувцас чимэглэлүүд орж ирж исэн нь одоо бас нэг талаараа гярогийн эхлэл болж исэн гэж үздэг. Тэгж жагаад 1990-ад онд Амура гэд нэг дуучин бүсгүй охин байгаа юм. Тэр Амура мөн одоо энэ гяро стилийг дэлгэрхэд маш том хувь нэмрээ оруулсан хүн гэж үздэг. Яагаад гэх юм бол Амура та хэдийн харж байгаачлан ерөнхийдөө юм Япон эмэгтэйчүүдийг бодох юм бол арсны өнгөн жоохон бор тонтой байгаа эстэй. Энэ бор тэнгуүтэ өсийнх нь өнгө нас нэлээд бор байсан нь од болж исэн дуучдын дунд өнгө зүс царай төрх болон стил имиж тэгээд дуулж байгаа дууныхаа хавьд ч гэсэндээ тис өөр байсан. Тэгээ тэр нь нөгөө өсвөр насныханд болон эмэгтэйчүүдэд амар кул санагдаад тэрийг дуурайгаад өснийхаа өнгө төрхийг одоо арьс марсаж гисэндээ тэнгуудаа өмсөж байгаа хувцас дуурайж эхэлсэн байхгүй. Одоо манайхаар нэг бид нэр галаг яадаг байлаа да. Тэгээ дуурайгаал ингээ өнгө хувцас өмсөж эхэлж исэн шиг тийм том нөлөө үзүүлж исэн эмэгтэй дуучин юм билээ. Тэгээд энэ эмэгтэй яагаад одоо юм жоохон боровтор арьстай өсөн ч гэсэндээ жоохон өөр байгаа вэ гэх юм бол энэ эмэгтэйн гарвал нь болохоор Японы Окинава гэд аралд төрж өссөн юм билээ. Окинавагийн төвөгч нь бас өөрөө сонирхолтой. Ерөнхийд нь багцлаад таадад дуулах юм бол дэлхийн 2 дугаар дайны үед Америкт эзлэгдээд сүүлд нь болохоор Японтой одоо хилцээр хийж агаад Япон улс буцааж өөрсдөө эргүүлж авсан одоо ийм мужин гэж хэлж болно. Гэхдээ эргүүлж авахтаа болохоор Япончуудыг одоо гадныхны халдлагаас хамгаалах зорилготойгоор Америкийн цэргийн бааз тэндээ үлдсэн. Тэгээд одоо хүртэл тэндээ байдаг учраас тэнд бол Америкчууд ихтэй байдаг учраас тентгийн иргэдэн ерөнхийдөө Япон хүмүүсээс бага зэрэг өөр дүр төрхтэй. Жишээ нь би нэг Японы нэвтрүүлэг үзчихсэн байхгүй юу? Олонд
танигдсан хүмүүсийг дагуулад энэ тентхийн гой хоолны газруудыг тинэд гисээд амталж үзээд явдаг. Тэрэн дээр Окинавад очиод нэг хоол идэх гээд нэг олонний танил хүн ресторан руу явж орсон чинь хоолны газар, нэг жижигхэн хоолны газар яваад орсон чинь тэнд нь ингээд нэлээд хэдэн хүмүүс сууж идэх байхгүй. Оронгота уучлаарай, энд Япон хүн байна уу гэсэн чинь нөгөөдөл нь бид нар бүгдээр Япон хүмүүс шүү дээ гэдэг байхгүй. Тийм өөр дүр төрхтэй юм уу, жоохон тийм барууныхан шиг тиймэрхүү дүр төрхтэй хүмүүс ер нь байдаг, жоохон боровтор. Тэндээс гарч ирсэн дуучин байсан учраас ингээд дүр төрх нь японочдын хувьд бас шинэлэг байсан. Тэгэхээр тэр эмэгтэй бас энэ Гяруг одоогийн энэ хөгжилд хүрэхэд нь өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан. Тэгээд одоогийн энэ Гяру хүмүүс маань тэр Амурагаар айдлаа болгоод тэрийг одоо даган дуурайдаг явдал бас их байдаг. За ингээл ер нь харах юм бол Гяругийн анхны гарвал нь бол Японы тэр нормал гэж үзээд байсан тэр стандартыг эсэргүүцэж гарч ирсэн эмэгтэйчүүдийн юм л байх нь шүү дээ. Тэгээд энэ хөгжлийнхаа явцад ингээ янз болоод маш олон төрлөөр ингээ хуваагдаж салсан байгаа юм. За жишээлх юм бол энд юу гэсэн бэ? Хальт хараад ирхий. Гяру ингээ хайнга ямар ч лсэн та хэдэд сонирхуулах юм бол Гяругийн төрлүүдээс надад ингээ үнэхээр сонирхолтой санагдсан нь болохоор Гяру мамба баха. Бүр ингээд хав хараар боцдог заяа. Аль эсвэл бүр үнэхээр нилээн боролтлоо өдөр болгон арьсаа ингээд бүх биеийнхээ арьсыг, нүүрнийхээ арьсыг боролтол нь борлуулдаг аппаратанд ордог. Тэгээд нүдээ эргэн тойрныг цав цагаанаар уруулныхаа эргэн тойрныг бас цав цагаанаар боцдог. Бүр тийм экстрим. Тэр нь бас гой санагдсан надаа. Тухайн үед ш тэ мэдээж тухайн үедээ. Тэгээд үсэн цав цагаан байдаг. За Гяругийн төрлүүдээс Амегачи, Бигяру, Гангуро, Куро Гяру одоо хар охин гэсэн утгатай. Гяру мама, Гяру о, Химе Гяру, Ко Гяру, Ора Гяру, Ямамба, Microstyle гэдэг одоо дотроо бас жижиг олон төрлүүдтэй. Bohemian Gyaru, Chola Gyaru, Gyaruden, Rock Gyaru гэх мэт. Ингээд энэ болгоныг бүгднгийн задлж ярих юм бол угаасаа барахааргүй нэлээд олон төрлүүдтэй. Тэгээ хэрвээ та Gyaruгийн талаар илүү сонирхож байх юм бол энэ талаар нэмээд судалж үзээрэй. Тэгээд одоо бас Японы гудамжаар хэрвээ та явах юм бол Харажуку ч юм уу тийм фэшн гудамжуудаар сайн явж үзэх юм бол Гярунууд нь мэдээж нэлээд байгаа. Би уг нь энэ удаагийнхаа бичлэгийг та хэдэд жоох юм Гяру нүүр будалт хийж агаад ч юм эсвэл Гяру нүүр будалт хийд юм уу гэж бодсон чинь бүр тэр чин нэлээд их зардал гаргахаар байна. Тэгэхээр за одоо боли дөө. Одоо юу хөө гэж таад. Тэгээ би нэрээ ингэх гэжсэн шүү дээ төгсөөд хэлсэн чинь. Гэхдээ чи ер нь залуу насндаа нэлээд Гяру нүүр будагтай мейкаптай байсан штэ гэж юу та хэдэд тэрийг харуулъя заяа. Ийм одоо ч гэсэндээ би ер нь жоохон Гяру сууртай нүүр будалт хийдэм ш гэж бодоод байна. Нэрээ та хэдэд бас нэрээ сонирхуулаад нэг юм яриа гэж бодож байсан нь Netflix дээр тэр гарч ирсэн шинэ аним гэдэг байгаа штэ. Дан тэрний Момо Аясе охин маань ер нь л Ко Гяру юм шиг байгаа юм. Ко Гяру нь болохоор энд чинь ахлах сургуулийн охтуудыг өвдөгнөөс доошогоо юбкийн өмсөхөстэй дээшээ болгож болохгүй гэдэг том бас нэг стандарттай байгаад байдаг. Тэгэхээр энэ Когяру охтууд болохоор яагаад why бид нар ингээд богинохон юм өмсгмээр байна. Гой секси харагдмаар байна. Яа гэм болтгүй юм уу гэдэг утгаараа өөрсдийнхөө юбкнуудыг дээшлүүлэнгүүтээ амар том юм кардиган өмсөө тэгээд урт амис өмсөнгүүтээ гоё эмэг зүүж мүгээд ийм эмэг бол бас энэ сургуульд чинь хориотой штэ бас л тийм тогтсон үзэл баримтлалыг өсвөр насны охтууд эсэргүүцэж гарч ирсэн гэдгээр энэ Когяру гэдэг нь алтартай байгаад байдаг. Тэгэхээр гадуур явж явах юм бол бас ийм Когяру охтууд нэлээд харагддаг шүү. За тэгээ ингээд нэг хүмүүсийн хачин сонин
утгагүй гэж боддог юм болгоны ард уг нь ингээд том утга санаа байдаг. Тэр утга санааг ингээд мэдчих юм бол тэрийг ингээд арай өөрөөр харах. Тэгээд тэр зүйлийг хийж байгаа бол тэр артлынх нь утга санааг нь ч гэсэндээ алдагдуулахгүй хамтд нь бас авч явах гэдэг чухал юм байна гэдгийг жоохон цааш нь уншаад судлаад ч юм уу жоохон сонирхоод багахан нанаас нь ингээд ухахад л ингээ харагдчихэйдэг. Өмнө нь энэ талаар ерөөсөө огт уншиж байгаагүй байжгаад Мамба Гиарунуудын зургийг харах юм бол Япончууд нэг юм гаж юм хийгээд нэг сонь юм хийгээд эмгтээчүүд нь юу вэ хаахаа махаа энэ төр гэл одоо шоолол инех нэвштэй. Гэтэл яг тухайн үедээ бол Мамба Гиарунууд энэ нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэжсэн байна. Эмэгтэйчүүдийнхаа төлөө, Япон эмэгтэйчүүдийнхаа төлөө юу хийжсэн байна гэдгийг ингээ харах юм бол бас хүндлэхээр байгаа байхгүй юу те. Одоо тэгээд яг энэ үзлийг нь бас өргөжлүүлээд аваа явж байгаа Мамба Гиарунууд бас байгаа. Тэднэрт ч гэсэндээ бас хүндлэмээр талууд байна гэдгийг энэ удаагийнхаа бичлэгээр миний хувьд бол олж нээлээ. Ингээд та хэдэд маань энэ удаагийн маань жоохон эмх замбраагүй ярьсан яриа маань таалагдсан бол subscribe дараад like button дараад дэмжээрэй. За ингээд энэ удаагийн бичлэгтэй маань хамтдаа байсан та нартай бүгдэнд нь маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзтлаа. Bye.